Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2026 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон эзэн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн болон эзэн засгийн байнгын ороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 64-1-4 заасны дагуу төслийн эзэн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт та бүхэнд хүргүүлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит төсөлтийг 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3%, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2027 онд 7%, 2028 онд 6%, 2029 онд 5% байхаар тооцсон. Мөн макро эзэн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2027 онд 34,780 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 30.4%, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 2027 онд 36,493 сая 400 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 31.9%, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2027 онд 1,713 сая 400 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-тэй тэнцэх засгийн газрын үрийн дээд хэмжээг 2027 онд 57,114 сая 900 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тэй тэнцэхээр байна. Байнгын ороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг явуулах үед улсын хурлын гишүүн Батнайрамдал оюутлогоо компани тайлантай холбогдуулан тус компани нь ногдол ашиг хуваарлах боломжтой эсэх болон менежментийн төлбөр улсын төсөв төвлөрүүлэх орлогын талаар улсын хурлын гишүүн Эрдэнэбат дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл тооцоолсон инфляц нь бодит нөхцөлтөө харьцуулахад зөрүүтэй байгаа талаар дурдж 2029 онд инфляцийг 5% хүргэх боломж байгаа эсэх томоохон орд газруудын төрд авах ногдол ашиг улсын төсөв төвлөрүүлэх орлогын төсөөлөл мөн төрийн худалдаа авалттай холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын зардлын өсөлт болон өрөөгөөжийн талаар асуулт асууж хариулт авлаа. Нэгдсэн хуралдааны 2 дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналгүй тул төсвийн доктортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хурлын чуулганы эдийн тухай хуулийн 64-р зүйлийн 64-1-5 заасны дагуу төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-р зүйл заасан тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх дүгнэлт гаргаагүй болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсвийн болон эзэн засгийн байнгын орооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.